За бүгдээрээ сайн байцгаана уу. За уншлах хөрөх өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн уншилгаар болохоор одоо харьцаа холбоо тодорхойгүй байгаа тэр хүний одоо бодол гэдэг юу бодоод юм бэ? Яг яахан тодорхойгүй байгаад байгаа вэ гэдэг дээр уншлах хийх гэж. Зэ тэгээд тутайхан сууж авч байгаа. Уншилгаа хийнэ. За сонголтын 3 түлхүүр. За тэгээд энэ удаа мөнгөн түлхүүр, алтан түлхүүр, хүрэл түлхүүр гэдэг 3 түлхүүрөө тавилаа. За тэгээд унших 3 картыг бас тавьсан байна. За тэгээд өөрийнхөө мэдрэмжээр сонгоорой. Ер нь тэгээд хамгийн түрүүнд яг нэг нүдэнд туссан хөзрөл би бол ер нь тэгж боддог. Тийм хамгийн түрүүнд нүдэнд туссан хөзөр сонголт ер нь өөрийн нэг бараг дотоод мэдрэмжээр сонгогддог баха гэж. За тэгэл тэр нь энэ нэг олон юм яах тусмаа бодлоод явцдаг штэ тий. За энэ сонголтын унших карт болохоор Capybara гэдэг нэг одоо сүүлийн үеийн юу байгаа шүү дээ тий. Хүүхэлдээ юм уу юу юм одоо сүүлийн үеийн хүүхдүүд л тоглолт. Тэрний Capybara гэж байгаа байхгүй юу? Tarot гэдгийг барот болгоцсон Capybara. За энэ хөрөнгө картаар үзнэ. За хоёрдугаар сонголт. Luna's My Melody Tarot. За энэ ер нь Япон карт байгаа. Хоёр нь Япон таро картууд байна. Яг энэ таро хөзрийн чиглэлээр ер нь хөзрүүд үйлдвэрлэдэг Японы компани байна. Тэгээ Япон таро хөзрүүд ер нь айгүй үнэтэй байдаг л да. Гэхдээ ер нь Японд хямдхан юм байх шүү дээ. За энэ бас адилхан Luna гэдэг. Энэ Luna гэдэг үгэн данд байна. Энэ тийм одоо нэгстэй таро хөзрийн үйлдвэр гэсэн үг. Luna's Sentimental Circus Tarot. За ийм 3 төрлийн картаар уншилгаа хийх гэж байна. За энэ ла яг гоё яагаад дуусчлаа. Тэгэхээр таглаа тавьчих. Энд чи Японд ч нөгөө гал гэж төлдөггүй шүү дээ. Манай монгол шиг парс гэж байхгүй. Тэгээ ерөөсөө кондишнер халуунаар үлдээдэг кондишн эсвэл хүүтнээр үлдээдэг кондишн гэх юм эндээ бол дамбо гэдэг л дээ. Тэгээд нэг салхинд нэг лаа айгуу яваад нэг жоохон лацуулдаг юм асгацсан байгаа болохоор амар хурдан зулын гэрэл савчаад идэгтэй адилхан лаа бас тэгээд айгуу хурдан дуусаад байна. За яг өдөрч. Тэгээд ганцаараа яриад одоо юу олон юм ярьдсан гэдэг штэ. Тэгээд алгасч нь л үз тээ. Алгасаад хэрэгтэй хэсгээл одоо олоо сонсч болно шүү дээ. Тэгтээ нэг хин намайг юу гэж хэлсэн чинь надад тамаа байхгүй гэж миний хувийн үзэл бодол бол тийм хүн байгаа шүү. За одоо уншлагандаа орё. Зөндөө удаан одоо цаг өгцөн гэж ойлгож байгаа болохоор. За 3 дугаар сонголтын карт. Ийш шилхүүртээ наваад тавьчих. Тэгээ нойрд Японд бас нөгөө юу яагаад байна? Нөгөө аллергийн энэ айгүй олон төрлийн ургамал ургадаг өвс ногоо модныхын төрлийн хүртэлтэйстэй нэг олон газар чинь тэр хэрээр одоо юу яадаг штэ тий одоо нөгөө тоосоо гөвдөгч гэх юм уу одоо тийм болохоор энэ харшил гэж юм айгүй их гардгийн байна. Тэр олон төрлийн мод чинь Монголд жишээ нь ганцхан улиос л одоо намар болохоор яадаг вүлээ баахан хөвөн хаяал баахан тэрнээс болж хашил үзэл ингээд энд чинь тэр хэрээр айгүй олон төрлийн
одоо мод байгаа учраас тэр болгоно тэр нэг одоо мосоо хайдаг тэр цаг нь ирэхээр харшлын улирал эхэлчихэд энд бас хэцүү байна одоо тийм. Энэ японочдод одоо ямар их маск зүйтэй ханиадгүй үед хүртэл хитрхи цэмгэрэн гэж бодоод идэг гэсэн чинь тэр харшлыг хурж үзээд үнэхээр яг ойлгож юм л да. Тэр бус гадаад орнуудад ямар үдийн тань Америкт бол би бас байж лээсэн. Тэгэхэд ийм их олон мод миний энэ амьдарч байгаа орчин би өөрөө нэг тийм хүн ихтэй олны хөл яасан газар ер нь жоохон дурггүй байхгүй тийм учраас Токиогоос нүүцсэн. Тэгээ одоо энэ Наритагийн онгоцны буудлаас нэг холгүй амьдардیں۔ Тэгэхээр нэгсэнд арай жоохон хөдөөлөг газар руу амьдардаг гэсэн үг. Тэгэхээр модныхын төрөл нь амар олон болоод тэр хэрээр хичнээн хөдөө ингээд хачин сайхан харагдаж байгаа хэрнээ харшил гэдэг юм бол бас үнийг бол зоодог л газар байна. Бүх юмаа битүүлэл тэгэл нэг масктай л байхгүй бол. За шал хэрэггүй одоо юу гэх юм. Тийм. Нэг ягаагүй хүнд бол зүгээр нэг тийм дими ярьлаа. Өөрийнхөө хоолойны нэг юм сөнгө нэг тийм хачин байгаа байдлыг тайлбарлах гэж явж байгаа сүулдэ юу ч ярьчих та. За тэр ч яг хөө тийм ээ. За одоо уншлаганд оръё. За энэ мөнгөн түлхүүр нэгдүгээр группийг сонгосон хүмүүс түлхүүрийг энд тавиад за харьцаа тодорхойгүй байгаа хэр хүн та хоёрын одоогийн нэрийг эхлээд харьцаа тодорхойгүй байгаа тэр хүн та хоёрын одоогийн нэрийг бодож байгаа тэр хүн хоёрын одоогийн нэрийг яг харьцааны одоогийн нэрийг ямар байна вэ? Одоогийн нэр өдөр жоохон эвгүй мессеж. За тэгвэл өнгөрсөнд юу болсон? Тойруулаад. Цаашдаа яах болтой байна гэж. За тэгвэл тэр хүн цааш тийм. Тэр хүн болохоор цааштай. Ямар бодолтой яах бодолтой байна гэж. За Oracle message картаас үйлдвэрлэлийн Oracle message картаас мессеж авах юм.
Thinking you, missing you гэж шүү. Бас их учир начиртай харьцаа холбоотой улсууд юм байна ер нь дээ. Зүгээр ч нэг учирчихсан улс биш байна. За тэгээд уншлаганд орно. За энэ яг юуг илэрхийлсэн? За why whisper гэдгээс дараа нэг мессеж авч магадгүй хэрэг тодорхойгүй нэг юм гарвал за. За энэ дээр яг одоо яг юу хэлэх гээд байна гэхээр за таарын одоогийн өнөө маргаашийн өнөөдөртөө тохиолдсон харьцаа бол яг юу болоод байна гэхээр жоохон зүрх сэтгэл шархлуулах юм болжээ, эмзэглүүлэх юм болжээ. Одоо таныг юм уу ингээд нэг жоохон таныг л байна л да тий. Та эмхтэн үзэж явах магадлал ер нь маш өндөр байна. За энэ дээр нэг жоохон нэг айхтар одоо зарим улсуудын зарим хүмүүсийн хувьд бол одоо нэг бага зэргийн үл ойлголцол. Гэхдээ энэ дээр нэг заавал буруудагч хүн ч гэдэг юм уу өөр хин нэгэнтэй яваад гомдооцсон гэсэн юм нэг байхгүй хаа. Зүгээр нэг тийм хөөрхөн хөнгөн энерги байгаад байна. Хөнгөн гомдолсон энерги. Одоо яг нэг хүслээр нь байгаагүй болохоор жоохон гомдсон. Эсвэл нэг жаахан эрхэлдсэн. За эсвэл одоо нэг тийм нэг жаахан одоо юу гэх юм бодсноос ч өөр байсан учраас тэр хүний одоо нэг үг үйлдэл ч юм уу нэг жаахан бодсноос ч өөр байсан учраас нэг жаахан урамч нь хуурсаал гэсэн үг. Энэ нэг айхтар тийм том сэтгэлийн шарах. За чи нэг өөр хүн амьтантай яваад одоо намайг хохироолоо гомдоолоо гэсэн яг магадгүй тийм хэсэг бүлэг цөөхөн хүмүүс байж магадгүй энэ сонголтыг сонгосон. Гэхдээ энэ маш хөнгөн төрлийн магадгүй их залуу хүмүүс за зүгээр наснаа ямар байх нь хамаагүй л дээ. Ер нь нэг жаахан тунирхлын энерги л байгаа байхгүй юу? Тэгэхээр та энэ дээр яг юу гэж бодож байгаа нөхөр харьцаа холбоо нэг тодорхойгүй энэ ингээд ийм цаашдаа энэ намайг одоо иймэрхүү байдлаар байх юм болвол тий өнөөдөр ч гэсэн ингээд жоохон шархлуулж чинь өнөөдөр ч гэсэн ингээд жоохон одоо ихтгэлгүй байдал үүсгэж байна. За тийм болохоор цаашдаа би ингээд явна гэхээр одоо магадгүй нэг муудалцчаад нэг түр ээж аавынд очсон ч байдаг юм уу? Эсвэл нэг нөхөр нь ч юм уу муудалцчихгоодаа нэг 2-3 хоног гэрээсээ гарчаад нэг орж ирэхгүй яг яахан тодорхойгүй байгаа ч юм уу? Нэг тийм холын зайн урт удаан хугацаанд нэг тустай болоод яах нь мэдтгэе хаагаал нэг ингэсэн нь бол харьцангуй цөөхөн болов уу гэж харах гээд байгаа. За тэгээд одоо өнгөрсөнд болохоор яг яаж юм гэхээр яг өөрөөс чинь ингээд нэг уучлалт гуйгаад ингэсэн л байна л да уучлалт гуйгаад гэхдээ бол та бол нэг тэрэн дээр би бол уучлахгүй чамаа гэхэд зинхэх юм бол ерөөсөө уучлалт гэж байхгүй гэдэг ерөнхийдөө бол өөрийнхөө байр суурийг тодорхойлоод ер нь өөр бол яг энэ нөгөө нэг өнгөрсөнд энэ хүндээ нөгөө нэг маш их юм ирэх таних яг л нэг өөрийнхөө хүслээр тэгээд ерөөсөө одоо нэг аавынхаа толгой дээр байж байгаа хүүхчиг за нөхөр өдөг юм бол нөхөртөө эрхлээд мөнхийн ингээд нэг айгуу гоё дотн харьцаатай найз залуу байж болно найз бүсгүй байж болно тэрнтэйгээ бүр маш дотн ийм харьцаатай байсан чи энд нэг жоохон чиний нэг чамд таалагдахгүй юм гарснаас болол чи өнөөдөр нэг айхтар том асуудал биш юм а гэхэд тэрэнд нь жаахан тэгээ нэгсэндээ тунирхаад унтлаад байгаа л гэсэн үг. Тэг магадгүй тэр нь болохоор юу вэ гэхээр тэр хүний тухайд нэг одоо юу гэхээс илүү чи надад ажил гэд хитрхийн намааг өрөөсөө анхаарахгүй байна гэдэг ч юм уу те. Магадгүй нөгөө нэг найз залуу энэ дэр нэг найз бүсгүй найз залуу хоёрын л одоо нэг ингээд жишээгээр ярьчих. Тэгээд өөр өөртөөхөө ойлгоно шүү дээ. Тэгээд олон хүний юм дээр тааруулж хүн болгонд ярина гэж байхгүй учраас. За найз залуу найз бүсгүй хоёр одоо байлаа гэхэд чи дандаа одоо те ажил гэд намааг өрөөсөө тоодгүй яг цаг дээр чи надад хайртай юм уу намааг өрөөсөө анхаарахгүй миний хүслээр болохгүй надтай ярьж уулзахгүй гэдэг юм уу. Тэр чинь одоо намайг ингээд шархлуулж юм би өнөхтэй байна. Гэт өөрийгөө нэг тийм хамгаалтын нэгэнд орчод байгаа байхгүй юу? Чи хэрэг ингээд тийм ингээд холбоо барихгүй, мессеж барихгүй, уцаар ярихгүй гэдэг юм уу? Заавал ярьж ялаа гэхэд чи над үнэхээр хайртай юм уу? Хэрэг тийм над дээр ингээд ирж уулзахгүй байгаа юм чинь бараг худлаа юм биш үү гэсэн.
За магадгүй зарим нэг хүмүүс нэг ийм юм орж ирээд байгаа. Нэг одоо нэг залуухан ээж те нэг нөхнөөтэй хүүхдтэйгээ гэртээ байдаг. За нөхөр нь ажил гээд ингэ явж байгаа. Тий. Тэгтээ одоо өөрт чинь болохоор нөгөө халамж тодорхой хэмжээний ингээд ойрхон нөхрөөгөө өөртөө ойрхон байлгахыг хичээж байгаа боловч үнэхээр цаг дээрээ тулахаар тий одоо нөгөө юу яаж чадахгүй. Нөхөр чинь мэдээж ингэж нэг ажил урлага мөнгө төгрөг санхүү олж ирэхгүй хажууд чинь байгаад байвал болохгүй. Гэхдээ өөрөө чинь хүсэл болохоор юу болж ийм гэхээр би ингээ ганцаараа хүүхдтэй өдөржингөө ингээ байхад бол надад хэцүү байна мэн гэдэг. За нэг тийм төрлийн амар хөөхөн нэг тийм тунирхлын энерги байгаад байна уу тийм. Тэгээ энэ яг юу гэж нөхөр магадгүй чамайг ингээд энэ чигээр байх юм бол би одоо ээж аавдаа очлоо гэдэг нэг хүүхдэд тэрвэрэд гэртээ харьцсан ч болсоод байгаа. Тий. Би одоо ингээ байгаад чадахгүй гэдэг өөрийнхөө хэмжээнд шийдвэр гаргаад. Гэхдээ энэ болохоор яг үгүй одоо би ингээд уншлага уншиж байгаа хүний хувьд бол нэг хөнгөн энергийн нэг тийм айхтар асуудалтай юм бол биш л байна л да. Тийм биш л байна. Гэхдээ таны хувьд бол эн чинь нэлээд асуудалтай л гэж бодсон учраас та тийм шийдвэр гаргах чаддаг байхгүй юу? Гэхдээ яг цаг дээрээ тулахаар энэ одоо энэ хүүхдээ эцэгтэй нь байлгая, хүүхдтэйгээ хамт ингээ баймаар байхад ингээд одоо тий хүсэл чинь бол тий хүүхдтэйгээ хамт ингээд хүүхдийнхаа төлөө гэж бодож байгаа шүү тий. Өөрөө ээж хүн байгаа бол тий эсвэл аав хүн бай. Хүүхдийнхаа төлөө бол нээжтэйгээ одоо тэр нөхөртөөгөө хамт л байсан дээр байна гэд. Тэгээ хичнээн нөхрийгөө санаж өгүүлээд одоо ингээ байж байгаа ч гэсэн надад ингэж анхаарал халамж тавихгүй бол би ингэж байж чадахгүй гэсэн нэг юм байгаа байхгүй юу. Яг нөгөө өөрөө болохоор чинь жаахан юм эрх танхил хүн байгаад байна л да. Ер нь бол тийм нөгөө хувийн амьдралын одоо тийм айлын нэг эрх охин нэг аав ээжд эрхлээд өссөн хүүхэд нэг найзлалтай болоод нэг нөхөртэй болоод нэг хүүхэд гаргаад одоо нэг админдээ ч юм уу эсвэл нэг нөхөртөөгөө хамт амьдарсан чинь нэг л бүх юм хэцүү санагдал одоо байгалаа тийм л хүн байх шиг байна даа ер нь бол тийм. За тэгэхээр энэ хөзөрийн энэ одоо Oracle message картуудаар яг юу илэрхийлж байна гэхээр тийм missing юу гэж байгаа thinking гэдэг. Тэгээ харьцаа холбооныхаа талаар ингээд нөгөө thinking гэж бодож ин гэд тийм. Тэгээд missing гэхээр мэдээж ингээд нөгөө санаж ин. За twin flame таар угаасаа тийм учиргүй болоод учирчсан харьцаа биш ээ. Өнөөдөр нөгөө нэг амьдралд одоо ингээ яг нөгөө хоёр өөр хүн нэг гэрт ороод за өөр хүүхдтэй болоод ингээд амьдрал бүрэн бүтэн гэр бүл болно гэдэг чинь хүнийг нэлээд шархлуулдаг ч үе байна. Жаргаадаг ч үе байна. За бас төвчээр чинь шалгадаг ч үе байна. За ер нь тэгээд бүгдийг нь даван тулж амьдралд ард нь нөгөө нэг дандаа бүхэл бүтэн гэр бүл байдаг. Амьдралын тэр залуу одоо нөгөө болцож байсан үе шиг амьдрал тийм амархан сайхан биш ээ гэдгийг одоо нэгсэндээ бас бодох талаас нь тий. Нөгөө амьдралын өдөр болгон аз жаргалтай тэгээд нөгөө эрхлээл ингээд нэг аавынхаа толгой дээр байж байгаа хүүхд чинь найзынхаа толгой дээр байж найз залуугийнхаа толгой дээр байж байгаа одоо хүн шиг ингээрээс мөнхийн юм бол бас байж чаддгүй ингээд нэг зүгт хараад байнга юм байж чаддгүй нэг нь гарч орж ажил хөдөлмөр хийх нэг нь ард талаа даах гэл одоо яалтчгүй л юм цаг үе бүгдээр хамтдаа явж иж энэ амьдрал гэдэг юм бүрэн бүтэн байгаа болохоор за тэр талаасаа бодохыг шилж байна. За тэгээд ер нь та хоёрын энэ харьцааны ин ян баланс гэж байгаа байхгүй юу? Эр им энергийн баланс. Тэгэхээр нөгөө нэг амьдралын нөгөө балансыг тийм балансаа барьж иж айл гэрч гэсэн бүрэн бүтэн байж тийм эмэгтэй нэмэгтэйгийнхээ ажлыг бүрэн бүтэн хийдэг. Ер нь эрийнхээ ажлыг бүрэн бүтэн хийж иж энэ айл чинь ингээд нэг юм бүрэн бүтэн одоо нэг амьдрал босч байгаа байхгүй юу? За тийм болохоор бие биендээ итгээд одоо нөгөө нэг итгэсэн болвол сонгосон болвол нөгөө нэг гар гараа барилцаал одоо амьдралын ямар ч цаг үеийг хамтдаа туулна гэл нэгсэндээ сонгосон амьдрал учраас тийм зарим юм дээр те хүлээцтэй, бодолтой, бодлоготой, төвчээртэй. Тийм.
бас байх талаас нь хэлж байна да ерөнхий зөвлөл тийм. Тэр хүний одоогийн бодол мэдрэмж яг юу гэж бодож байгаа вэхээр өөрийг чинь энэ амьдралд одоо нэг юм гоё амар гоё хатан хүн шиг гэр орондоо тий одоо юм гоё мөнгө энэ хүн чи хөдөлмөрч хүн байгаад байгаа шиг байна ер нь. Таны харин ч бүр азтай гэдэг шиг ажилгүй нэг хүн биш байгаа байхгүй таны тэр харилцаж байгаа холбоотой хүн. Ажилгүй арчаагүй нэг хажууд чинь ингээд одоо нөгөө юу гэх нэг тэгэл нэг гэрээсээ гарахгүй мөнгө олж ирэхгүй бол эсрэгээр хэцүү шттэ. Бүр хамгийн хэцүү чинь тэр байхгүй. Гэтэл чи өөрийгөө ойрол хариуцлагаа мэддэг хүн байгаа байхгүй юу? Ажил хөдөлмөр нэлээ юм тууштай ажил хөдөлмөр магадгүй нөгөө нэг чамд анхаарал тавихгүй байх гэдэг нь ажилдаа айгүй их анхаарлаа энэ юу яах гээд ингэж их ажилдаа анхаарлаа тавиад идэх вэхээр өөрийг чинь энэ хамтдаа амьдарч байгаа энэ амьдралаа одоо юугаарч дутаахгүй нэг ингээд амьдралд ингээд баланс тэнцвэрээ болоод нэг өөрсдийн гэсэн мөнгө санхүүтэй гэр орноо ч гэсэн тухтаа тогтоо болгоод бүх юмаа одоо нэг одоо юу гэх юм те сайхан болгохын төлөө энэ хүн тийм шийдвэр гаргачаад тэгээ энэ дээр бүр хамгийн голлох байр суурь нь яг юу илэрхийлж байна. Өөрт чинь айгүй хайртай хүн байгаад байгаа. Тэгэхээр хайртай учраас юугаарч дутаахгүй нэг айл гэрийн эзэгтэй хүнээ дээрэс нь ингээд мөнгөтэй төрөхтэй санаа зовхгүй мөнгө төрөх зоосонд санаа зовхгүй за дээрэс нь өөртөө итгэлтэй эмэгтэйлэг гоё хүнийг одоо тэгээд ард тал нь байгаасай гэж хүссэндээ энэ хүний хүсэл бол тийм байгаа хгүй бодлоо. Маш хөөрхөн боддог одоо нөхөрхөн залан хүн одоо ингэж л бодохоос өөр яг үү те. Өөрийг чинь үзэсгэлэнтэй гоё эмэгтэйлэг гоёор нь байлгах гэж мөнгө төгрөг санхүүгийн хувьд нэлээд ингэж боломжийг олох гэж нэгсэндээ ажил төрлөختө цагаа их зарцуулж байгаа л гэсэн үг. Денчариот буюу энэ бүрээс нар хөзөр биш карот буюу лоун гэдэг чинь энэ капибара гэдэг амт чинь лоун одоо баг world нь бүх дэлхийн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ болохоор тэгжээж ийм гоё үзэсгэлэнтэй бүхэл бүтэн гоё гэрүүлийг цогцлон бүрдүүлчихвэл амьдралд ингээ балансаа олж энэ баланс олохыг хэлдэг. Нөгөө энэ ян энерги чинь бас ахаад энэ дээр хэлж байгаа байхгүй. Энараа энэ чи баланс олж ижил тогтно шүү дээ тий. Тэгэхээр энд нэг зоос нь ирээр нэрэг нөгөө зоос нь эми нэрэг. Тэгээ би энэ өөртөө нэлийн ихтгэлтэй байж хэцүү байгаа ч гэсэн шүү энэ заяа. Би бараа энэ бүр ингээд нулимс нь гарцсан байгаа зү тий. Тэгэхээр яаж юм нэхэр хэцүү байгаа ч гэсэн хичээж байгаа байхгүй энэ дээр тогтох гэж. Ганц хөл дээрээ одоо нэг юм дээр тогтоход нэлээд баланс тэнцвэрээ олж тогтоож тогтно шүү дээ. Гэхдээ энэ хүн энэнд одоо нэг тийм амархан биш байгаа шүү дээ. Хоёр хөл дээрээ зогсож байгаа шиг. Ийм юм дээр хоёр хөл дээрээ зогсох хэцүү шүү дээ. Тэгэхээр ганц хөл дээрээ баланс тэнцвэр болоод хичнээн хэцүү байгаад уйлждуулаад ядарч өдрөд байж байгаа ч гэсэн энэ дээр тогтохыг хүсэж байгаа байхгүй юу? За тэгээд итгэсэн бол гараараасаа барилцаад хамтдаа урагшлая гэд. Тийм. Нэгтээ одоо нөгөө сонгосон амьдралдаа жоохон хариуцлагатай, итгэлтэй, за тэгээд тууштай. Тэгээд хамгийн гол нь одоо тийм ярилцах шүү дээ. Хосын амьдралд чи ерөөсөө ярилцчихвал тэгээд ойлголцдог шүү дээ, тийм. Тэгээд одоо юу гэх юм итгэсэн болвол тэгээд өдөр тутамдаа тийм нөгөө жижиг шажиг юм ярихгүй өөрөө магадгүй гэртээ ганцаараа ч юм уу хөвгтэйгээ ч юм уу ингэж байдаг бол өөрийнхөө дуртай юмыг хийгээд одоо нөгөө найдвартай итгэлтэй одоо гэр орондоо бас сууж иж бас болно шүү дээ тийм ээ. Ер нь бол энэ хоёр хүн тийм хоёулаа эсрэг тесргийн л ер нь юм нэг туйлж байх уу чиний бодож байгаас тийс өөр хүн байгаа. Яагаад гэвэл тийм туйлын эсрэг талууд гэж байгаа байхгүй юу. Тэгээд хоёр тийс өөр амьдралтай хоёр тийс өөр орчин нөхцөлд өсөж торноод ирчихсэн хоёр өөр амьдралтай байсан хүмүүс
нэг гэрэл багтаад нэг одоо юмд юу гэх итгэлтэй найдвартай амьдрахад бол яалтчгүй одоо нэг цаг хугацаач орно итгэл үнэмшилж хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр яг наан нэг юм жаахан сөхөрсөн ч юм уу. Өстө нэг би ингэж хүсээгүй штэ гэдэг шиг юм бас хаяа тохиолдох юм зөндөл байгаа штэ тий. Бүхний амьдралд байгаа тэр чинь. Гэхдээ нэг онцлог нь энэ twin flame буюу таяр учрах ёстой хүмүүс байгаа байхгүй. За тэгээд одоо өнөөдрийн байдлаар ямар нэгэн харьцаа холбоотой байгаа ч гэсэн өдөр тутамдаа ярьж байгаа ч гэсэн цаашдаа явах вэ гэдэг харьцаа тодорхойгүй байгаа хүмүүс төр бол за тэр хүний одоогийн бодол мэдрэмж хүсэл нь бол яалчгүй одоо таныг сайн сайхан амьдруулах гэж таныг гоё үзэсгэлэнтэй өөртөө итгэлтэй бас мөнгө санхүүтэй юмар дутахгүй за тийм их нэр ч юм уу байлгах гэж одоо тэр хүн бол хичээж байна. Түүнээс өөр харин тийм одоо болохгүй юм бол ер нь байхгүй юм харагдаж байна да энэ. За энэ одоо юу бол ойлгомжтой юм байна. Тийм уншлага бол тий. Тэгээд амьдралдаа итгэлтэй л байхад л болчих юм байна биш үү тий. За тэгээд итгэл тий ер нь бол хөнгөн энергитэй гоё нэг жоохон тонирхлын юм бол хосуудын амьдрал байж л байдаг гэдэг шиг одоо тий. Өдөр болгон кино драма шиг тийм хөгжилтэй юм байхгүй л дээ. За ингээд өдөргөө уншлаг өндөрлөө. За тэгээ энэ хүн үнэхээр одоо миний гээд нэг хүнийг эргэлзчихээр нэг хэцүү байдаг. За тэгээ хэрв тийм эргэлзээгээ арилгахыг хүсэх юм бол яг тэр хүнийхээ нэрийг хэлж байгаад үзүүлдэг шүү. Ер нь хүмүүс ч яг тэгжээж л яг одоо өөртөө тохирсон яг жинхэнэ одоо хувийн уншлага л одоо яг юу хэлнэ шүү дээ. Тийм нийтийн уншлага бол одоо зарим хэсэг нь таны энерги уншигдаж магадгүй. Зарим нь бас тохирохгүй байх. Угаасаа тэр нь бүр нэг аргагүй шүү дээ гэдэг шиг те танд хувийн уншлага хийгээгүй учраас. За одоо 2 дугаар групп. За алтан дэлгүүрийг сонгосон хүмүүсийн уншлага. За энэ хөзрөөсөө за 2 дугаар группийнхний 2 дугаар группийнхний харьцаан тодорхойгүй цаашдаа яах нь те харьцаан тодорхойгүй байгаа тэр хүний одоогийн бодол мэдрэмж сэдвүүдээр. За тэгээд тэр хүн та хоёрын яг одоо байгаа харьцааны энергийг авъя гэхлээр яг одоо байгаа харьцаа. Тэр хүн та хоёрын яг одоо байгаа харьцаа. Condition. Контрана юм хөдөрлөг хаана. Нэгсэн чамар уншлах хийгээд бүр нөгөө түн дулаарч сууж бүр халууцсан. За тэр хүн та хоёрын одоогийн байгаа харьцааны
Тэгвэл тэр хүний одоогийн бодол нь тэр хүний одоогийн бодол. За одоо тэр хүн болохоор цаашдаа яг яахыг хүсэж байна те. Цаашдаа яахыг хүсэж байна. Цаашдаа яах бодолтой байна гэж. За одоо болохоор нэг Oracle message card-аас 2 мессеж аваад за тэгээ уншлах хэлнэ. Харилцаа холбоогүй байгаа тэр хүн хоёрдугаар группийн хооронд Oracle message card гэж юм. Runner гэн. Fear of Runner гэх сонин хурцар гарч ирж байгаа ч нэ. За харилцаа холбоонд тодорхойгүй байгаа тэр хүн hoping итгэл гэсэн manifesting юм. За их авсан карт гарч ирж байна. За одоо болохоор тийм ээ 2 дугаар группийн уншлага эхэлнэ. За одоогийн таны одоо байж байгаа энерги бол Queen of Cups. Бас. Ер нь энэ харьцаа нэг эхлээд удаагүй харьцаа байна. Юус удаагүй, танилцаад удаагүй. Тэгээ ерөөсө гинтэл одоо нэг амьдралд гарч ирсэн гэдэг шиг тэр нь бүр саяхан ойрын хугацаанд. Та болохоор яг юу гэж бодож ирсэн бэхээр за одоо надад одоо таны өмнөх одоо тун саяхныг энерги юу гэж бодож ирсэн бэ гэхээр за одоо надад нэг шинэ хүн гарч ирнээр нь гэдэг юм уу одоо л өстой шинээр эхлэндээ энэ төр гэж нэх амар бодоогүй. Ягаад гэвэл таны өмнөх харьцаа одоо дуусаад нэг удаагүй байсан гэсэн үг. За зарим дуусаад удсан байлаа гэдэхэд ерөөсөө одоо бол надад барыг би ойрын хугацаанд нэг хайхтар шинэ өөр найз залуудаач гэдэг юм уу өөр шинэ найз бүсгүйтэйч гэдэг юм уу те нэг болно гэсэн нэг тийм төлөвлөгөөгүй явж хахад гинт орж ирсэн харьцаа байгаатай байхгүй юу. Одоо ч гинтний хаанаас чимнүүдний өмнө гараад ирлээ гэдэг шиг. За тэгээд та тэр хүнтэй гарч ирсэн тэр хүн чинь таны хувьд маш одоо нөгөө таалагдж байгаа гэх юм уу? Та тэр хүнд таалагдж байгаа учраас магадгүй тэр царай зүсн юм уу байж байгаа байдал нь юм уу ерөнхий юуны юм одоо юу ч хүнд таалагдж болно шүү дээ. За тийм учраас та тэрэнд ингээд нэгсэндээ баг ингээд сая саяхан учирсан ч гэсэн та айгу ингээд сэтгэл жоохон алдраад байна л да ер нь бол. Илүү хамт цагийг хамтдаа байхыг хүсээд илүү одоо хайрыг мэдрэхийг хүсээд өөрөө ч гэсэн та ингээд айгу их тийм нэг тийм энэ үнтэй ингээд цаашдаа байх юм бол ямар гоё байх бол ер нь баг нэг өөрийн болох юмсан би ер нь энэ дээр одоо юу яах юмсан тийм бараг одоо хэрэг та эмэгтэй үзэж байгаа бол одоо энэ залууг ч юм уу ингээ нөхрөө болгочих юм бол одоо ямар айтайхан байх бол гэдэг юм уу. Ер нь нэг тийм айгүй гоё өөдрөг бодол мэдрэмжтэй байгаа байхгүй юу. Гэтэл магадгүй заяа тэр хүн чинь өөр амьдралтай байх магадлалтай байх гэдэг. За энэ нэг хангад маань гэдэг энэ хөдөлж чадахгүй байгаа энийг нэг хараад байгаа. Энэ баг өөр амьдралтай илэрхийлж байгаа болов уу гэдэгтээ би бодож орж ирэхгүй байна л да. За энэ дээр дэлгэрүүлээд энэ хангад маань дээр яагаад хөдөлгөн үйл хөдлөл авч болохгүй байгааг нэг хараад байгаа. Тийм ээ хин нэгнтэй хэрүүл маргаан үүсгэхээс ч юм уу одоо тэгж одоо нэгсэнд хаширж байгаа юм байна.
Яагаад гэвэл та одоо тэр хүсэж байгаа хүнтэйгээ уулзаад хамт цагийг сайхан өнгөрөөе гэхээр одоо таны ч юм уу эсвэл тэр хүний ч юм уу ингээд амьдрал ард нь хүн байгаа. Тийм байна. Ерөөсөө тийм байна. Энэ харьцааныхаа 3 дахь чинь итгээд тийм ер нь тэр тийм яг л тийм л байгаа даа л да. Гинт нэг хүнтэй гараад учирсан та тэр хүнд маш их сэтгэл татагдаад байгаа. Гэтэл энэ хүн чинь цаана амьдралтай. Тийм болохоор тэр амьдралд нь одоо ингээд хэрүүл маргаан тариал эсвэл одоо ингээд хооронд нь их ингээд ахыг таны одоо нэгэсэндээ ухамсараараа бол та тэгж хүсэхгүй байгаа байхгүй. Тийм учраас одоо мессеж бичээл ингээд за хоёлаа нэг уулз гэд мессеж бичих гээд тэгэхээр одоо хин ихнэр нь ч юм уу одоо өөрхөн олоод үзчих вэ харчих вэ. За тэрнээсээ болоод асуудал үүсэхгүй. Одоо нэг айл гэрийн амьдралд би нэг ингэж нэг хэрүүл уруулт хараад нэг ингэмээргүй байна гэдэг нэгсэндээ таны нэг юм ухамсар чинь нөлөөлөд та үйл хөдлөл авч мессеж үчиж ч юм уу уцаар дураараа ярьж ч юм уу ингэж чадахгүй байгаа гэсэн. Тэгээ магадгүй ингээд та зүгээр л надтай холбогдохыг нь ингээд эргээд ингээд өөрлөгөө холбогдохыг нь одоо хүлээгээд байхаас өөр аргагүй ч юм шиг те. За яг тийм нөхцөл байдалтай л ер нь таны байж байгаа байдал одоогийн нэрийг тийм л байгаа даа л да. Тэгээд хичнээн энэ үнтэй байхад сайхан хичнээн энэ үнтэй өшөө илүү ойр дотн сайхан байхыг хүсэж байгаа боловч би энэ харьцааг ингээд цааш нь үргэлжлүүлээд ээж болохгүй гэдэг нэг юм дээр ингээд нэг өстө өөртөө тэр хүний сэтгэлийг хүлээж аваад тэр хүнд илүү дасаад ч юм уу ингэж болохгүй гэдэг дээр та нэг юм өөртөө жоохон зөрчилдөж байгаа. Тэгээд энэ чигээрээ ингээд байгаад байхын танд бас яс юм дээр ингээд нэг гунигтай чимшигтэй хүссэн үед уулзаж чадахгүй, хүссэн үед ярьж чадахгүй. За тэгэл одоо нэг хүний юм бол хүний л хүн гэдэг шиг ингээд яаж чадахгүй байгаа байдал нь танд ингээд айгу юу нэг гуниг төрүүлээд байгаа байхгүй юу? Энэ сайхан хамтдаа байсан цаг үеэ дурсахаар ахаад л уучраал хахаад л хамтдаа баймаар байгаад байдаг. Гэтэл арт талыг нь ингээд бодохоор энэ хүнийг хүлээж авч болохгүй. Эсвэл би энэ хүнийг ингээд хүлээгээд ч юм уу хүсээд ч юм уу одоо ингээд байгаад иж болохгүй гэд ингээд бодохоор та яалтчгүй энэ дэр ингээд нэг гуниглаад тий одоо байна л да. Тэгээ энийг ингээд удаан үргэлжлүүлээд иж болохгүй гэдэг талаас нь таны хувийн бодол бол тийм байна. А гэтэл тэр хүн болохоор тодорхой хэмжээнд бас тантай хамт байсан цаг хугацаа нь айгуу тийм сайхан байсан байхгүй юу? Тийм гоё байсан. Тийм учраас одоо тантай ингээд цаашдаа болжгүй л хаяада ч гэсэн ингээд нэг энэ сайхан байсан цаг үе шиг ингээд уулзаад байж байгааг хүсэж байгаа. Тийм. Шууд их тэн дээр л одоо ингээд нэг дураар зургаар байж чадахгүй ч гэсэн бас ингээд энэ хоёр аяг шиг тий. Энэ өнгөрсөн цаг хугацаа одоо зарим ингээд юмнууд ингээд тэр болгон болохгүй байсан ч гэсэн хаяада нэг ингээд нэг уулзчаад байх хүсэл тэр хүний бодол бол байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ харьцаа тодорхойгүй байгаа хүн одоо нэгсэндээ тань дээр ирж энэ фул гэдэг нь болохоор тань дээр ирж нөгөө нэг ирч хүч энерги авна гэдэг шиг ирч хүчтэй нэг амьдралынхаа бус асуудлыг мартаад тантай хамт ингээд нэг гой хөвгчлөлтөө цаг хугацааг ингээд хаяа гой ингээд хамтдаа гой өнгөрөөчөд явж байхыг хүсэж байгаа байхгүй юу. Хүсэж байгаа байхгүй гэж тэр хүний бодол нь тийм байна. Тэр хүн юу бодож байгаа вэ гэхээр за бас нэг хэсэг усууд нь болохоор тэр хүнд ингээд тэр хүн танд ингээд сэтгэл ингээд гаргаад ингэсэн ч гэсэн тийм нэг хэсгэн усууд дээр тийм юм байна л да бас. Одоо ингээд тэр хүн хичнээн ингээд танд сэтгэл гаргаад одоо ингээд тэгэхээр хүлээж авахгүй гэсэн одоо юу юм бэ ойлгохдох нь таашд одоо хичнээн ингээд энэ болохгүй харьцаа шүү дээ. Одоо ингээд 3 дахь харьцаа болохгүй байгаа. Тэр хүн танд хичнээн ингээд за сэтгэл гаргаад гэхээр та яг энэ ухамсараар ерөөсөө тэр хүнийг ингээд бүрэн хүлээж авахгүй.
дандаа одоо надтай ингэж байгаад байхыг хүсэхгүй ах уу гэж ингэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр бараг ингэж бүх юмыг ингэж шинээр одоо ихсэн дээрдээ гэж. Тэгэж бодож байгаа хэсэг чиг байгаа байхгүй юу? Нэгсэндээ хоёр төрлөөр тэгэж тайлж болох гээд байна л да. Хаашд миний сэтгэлийг хүлээж авах боломжгүй. Та ингээ хүлээж авах бол одоо та хүчнээ хүлээж авах боломжтой байсан чинь эн чинь яалтчгүй нэг тийм 3 дахь харьцаа байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ харьцаа одоо цаашдаа нэг үргэлжлэх боломжгүй хичнээн гунигтай ч гэсэн одоо бүхнийг чинээр эхлүүлдэг юм уу? Одоо бүр тэгээд ингээд нэг хэнийг нэг одоо нэг тий одоо ингээд л да энэ таныг нэгсэндээ өөртөө ингэж хитрхийх татаж дасгаж тий хитрхийх татаж дасгачаар таныг гуниглан тэгэхээр бас нэг тэгж байхыг хүсэхгүй таныг зүгээр ингээд нэг нэгсэндээ танаас одоо яг ингээд шулуухан хэлчих юм бол ингээд тойруулан ярих гэхээр бүр хэцүү болгоод байна. Тэгэхээр зүгээр шулуухан хэлчихэд энэ харьцаа ингээд байна л да. Тантай байх үе цаг үед л яг хүүхдүүд чиг залуу хүмүүс шиг ардл өвөртөл өнгөрсөн бас ирээдүй юу ч бодохгүйгээр зүгээр тухайн цаг үед л хамтдаа гоё хөвгчлөлтөө байчвал болоо гэж бодоод байгаа байхгүй юу. Бүр шулуухан хэлгээд хүнд янз янзын сэтгэл төрүүлэх л баг. А гэтэл та чинь энэ хүнд чинь дасаад татагдаад бас гониглаад ингээ юм болоод байна шүү дээ. А гэтэл тэр хүний бодол нь болохоор тантай хамт байгаа тэр цаг үедээ хамтдаа сайхан байчвал одоо тэр гэр бүлийнх нь харьцаа ч юм уу өнгөрсөн уртхан ч юм уу ишээ бүр надад хитрхийх битээ дасаасаа тэгэж одоо нэг гуниглаад ч юм уу хитрхий надаас битээ их юм хүсээсэ гэж хүсэж байгаа шүү яг үннийг хэлэхдээ. Шулуухан зүгээр л ингээд хамт байгаа үедээ цаг үедээ сайхан байчих л болоо гэж. За тэгээд тэрэн дээрээ нэг тийм одоо цаашдаа яах вэ гэхээр та нэг тийм шийдвэр гаргая л гэж бодох юм байна л да. За энэ одоо ийм харьцааг цаашдаа үргэлжлүүлэх үү, болох уу? Бүр шинээр эхлээд бүр өөр хүнтэй өөр харьцаа эхлүүлэх үү гэдэг дээр та өөрөө нэг шийдвэр гаргах юм байна даа л гэж хэлэх гээд байна да. Магадгүй өөртөө тийм илүү тохиромжтой өөр хүнийг манифест хийж хаашд энэ хүний юмар яг өөртөө тохиромжтой өөртөө итгэлтэй байханд өөр хин нэг магадгүй ингээд нөгөө жинхэнэ надад тохирсон одоо ар үрдөө юм хөнгөө тийм зөвхөн цорын ганц миний хүнийг надад одоо ертөнцөөс гойж манифест хийж магадгүй тийм итгэл үнэмшлэрээ та тий дуудах ч юм уу тийм зан үйл бас зарим хүмүүсүүд хийх байх уу гэх. За энэ дээр та энэ харьцаа үнэхээр ингэж одоо энэ дээр таны харж байгаагаар бол тэр хүний бодол таны байж байгаа байдлаа дээр харж байхад бол ёстой л нэг хувийн уншлага аваад хоёр талд нь нэг аль нэг талд нь болгочмоор тийм юм байна. Энэ хүнтэй цаашдаа харьцаа хүснээрээ уулзаад ч юм уу хүснээрээ ингэж диж болохгүй харьцаа ч айгу тийм одоо нөгөө хүний эрч хүч энерги тамирыг барчтай шүү дээ ер нь бол. Тэгэл нэг хүн толгойд мөнх юм бодоостой тэгсэн хэрнээ тэр нь хүнийх байх жишээ нэ. Тэн тэгэхээр чинь хэцүү шүү дээ. За тийм болохоор таны хувьд бол ёстой хувийн уншлага зөөлчмөр л тийм л групп болоод байна да 2 дугаар группийнхан. Runner гэдэг нь болохоор энэ болохоор яаж юм гэхээр дотн харилцаанаас тий гүйхч гэсэн үг runner гэхээр гүйхч гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр юу гүйх гэдэг нь гэхээр үймэн самун ба төр зүрийн үймэн самун. За тэгээд дотн харилцаанаас айх зүхтах орхиж явахыг хэлээд байгаа. Энэ бас их утга учиртай байхгүй юу. Нэгэсэндээ та энэ намайг гарч чадахгүй харьцаанаасаа гарах талаасаа л тийм
одоо нэг тийм хүний хүнтэй дотн харилцаа үүсгээд байх нь өөрөө бас тэгээд нэг юугүй те ирээдүй байхгүй. Хамаагүй одоо энтлийн нөгөө эсрэг талчны хүн эсрэг хүсний нөгөө хүн чинь бол таныг сонгоод ирэхэд байгаа одоо бас те мөн ч юм уу биш ч юм уу гэдэг дээр те тэр сэтгэл мэдрэмжийг нь бол эсрэг талын үнийг нэг энэ дээр тодорхойлж байгаа 2 3 хүн үгээр тодорхойлох юм бол нөхцөл байхгүй шүү дээ яг үнэндээ. Тийм болохоор зүгээр л одоо тэр хүний яг цэвэр энергийг нь уншуулах хэрэгтэй санагдаж байгаа байхгүй. За тэр хүн миний талаар яг юу гэж бодчих гэд нэрийг хэлж байгаа. Тэгвэл бол хөдрөл яг хувь хүнийг тэгж гаргаж ирэхтэй бол үнэхээр гаргаад ирдэг байхгүй. Айгуу сайн тодорхой дэлгэрэнгүй. За тэр хүн үнэхээр тийм бодолтой байна. Таны талаар яг ингэж бодож байна. За энэ харьцаа цаашдаа одоо нөгөө нэг те явцтай явцгүй гэд ингээд. За тэгээ дээрэс нь энэ ер нь бас нэг те одоо юу гэх юм ямар учиртай учирчсан харилцаа учрал юм гэд ингээд бүх юм гоё дэлгэрэнгүй гаргаад ирчдэг байхгүй. Ер нь хувийн уншлага бол тэгж гаргаж ирдэг. За тэгэхээр танд бол ёстой хувийн уншлага сусуми шимас гэдэг чих сусуми гэдэг нь болохоор нэг юу яаж яана гэсэн үг. Үзүүлээд үзсэн дээргүй юу гэж хэлчмаар байгаа байхгүй. Таны хүсэл энэ хүнтэй харьцаатай байхыг хүсээд байдаг. Гэтэл бас хүнийхээ бодохоор зүгтмаар байгаад байдаг. Бүрөөсөө энд бол тэгээ гуниглуулад энэ айгу тийм хэцүү гэдэг шиг ийм харьцаа хамгийн хэцүү шүү ер нь тий. За тийм байна. За 2 дугаар группийн уншлага энэ хүрээд өндөрлж байна. За уншлага тий таарч нөхөрсөн хүмүүс зөв группээ сонгосон байгаасай гэж бодож байна. За одоо 3 дугаар группийн уншлага хийнэ. За хөрөл төлхөөр. За алтан төлхөөрийн уншлага дууссан тийм ээ. За хөрөл төлхөөр. За нэг лаасаач. Турлаа. За энэгээр Luna Sentimental Circus тараад. Circus тараа үзрээр уншлах гинэ. За 3 дугаар группийнхний харьцаа тодорхойгүй байгаа. Тэр хүний та хоёрын одоогийн харьцааны нэрэг. Харьцаа тодорхойгүй байгаа тэр хүн та хоёрын харьцааны одоогийн нэрэг. Тэр үзэж хэлгээд. За тэгвэл тэр хүний одоогийн бодол нь ямар байна вэ? Тэр одоогийн бодол. Цаашдаа хэдэн үзүүлэлт хэлчих вэ? Хандуурч нүгөө 3 6 тийм байна.
Энэ өөр бол авцсан. За энэ байсан байна. За одоо Oracle Message Card 2-ыг аваад за тэгээ уншлага эхлүүлнэ. За харьцаа тодорхойгүй байгаа тэр хүний одоогийн бодол. Үнэхээр Oracle Message 33 дугаар. The snack. Вау. Хачин энэ нэр гарч иж байгаа чинь за. За ингээд уншлагыг эхлүүлнэ. Queen of Cups, Eight of Swords. За та одоо тэр харьцаа тодорхойгүй байгаа хүнтэй яаж вэ гэхээр за энэ нэлээ нэг хэсэг хамтдаа амьдраад энэ амьдралыг одоо ер нь нэг баг нэг дуусгах шат руугаа одоо магадгүй олон жил амьдраад одоо гэр бүлээ салгах гэж байгаа хүмүүс байх магадлал нэлээд байна гэж хэлэх гээд байна. За тэр хүнийгээ юу гэж бодсон бэ гэхээр уул нь бол айгүй ноён нуруутай за насаараа амьдрнаа бараг сайхан хань минь жил минь гэд ингээд бодоод одоо итгэж үнэмшээ явж исэн. Гэтэл итгэл үнэмшил бол одоо ерөөсөө одоогийн байдлаар бол ер нь бол дуусч байгаа. Тэгээд одоо яг яахаа шийдэж чадахгүй энэ хүнтэй цаашдаа үргэлж төвлөх үү? За дуусах уу гэдэг дээр нэлээ их бодож боловсруулж байгаа хүмүүс байна. Ягаад гэвэл тэр хүнтэй одоо нөгөө нэг маргалдаад, муудалдаад, хэрэлдээд, эв зүгөө олох нь баг өнгөрцөн юм шиг тий. Одоо энэ хүнтэй цаашдаа ирээдүг харна гэхэд бол хэцүү юм шиг санагдаж байгаа цаг үе чинь болоо гэж бодож байна. За эцсийн бүлэгт нь бол ер нь бол энэ хүн намайг бол нэх айхтар одоо хайрлахгүй юм байна. За тэгээ ер нь өөрийгөө бодъё, өөр хүүхдээ бодъё. Одоо амьдралаа ер нь тэгээ нэг талд нь болгоё гэж ингэж бодож ах шиг байна да таны хүсэл тий. Ер нь бол бас баггүй хоорондоо үзэлцэж таралцаал одоо тэглээгээд нэг өөрчлөгдөхгүй. Тэгэл одоо цаашдаа одоо та яг ингээд үнэхээр нүдий чинь боогоо тавьсан юм шиг яаж ч болохгүй л нэг тийм маш тийм шийдвэрээ гаргаж чадахгүй нөхцөл байдалд ирчээд байна л да. Тэгвэл эцсийн бүлэгтэл яг яаж юм гэхээр тийм та бараг ганцаараа өөрийгөө хайрлаад явж яах нь амар санагдах гэдэг байхгүй юу? Ер нь тэгж бодож байгаа. Энэ хүнтэй нэгтэй ингээд хамт байхад ийм байгаа юм чинь энэ хүнийг засран залруулна гэж ингийн хооронд ингэж одоо ингэж өөрийгөө ингэж одоо байж яснаас ер нь өөртөө найдаад тийм ганцаараа амар амгалан сэтгэлийн амар амгалантай байвал одоо тэгээд тийм баг болж байгаа биш үү дээ гэж ингэж бодох гээд байна л да. Цаашдаа энэ хүн өөрчлөгдөн гэж байхгүй бах та гэдэг ингээд. Тэгсэн хэрнээ яг тэрэн дээр ингээд нөгөө за тас тус яг тгий. За ингээ шийдвэрээ бол гаргаж чадахгүй байгаа яг та бол үнэ. Тэгээ одоо нэг the snack гэдэг чинь болохоор энэ могог хэлж байгаа. Могоо ч нэг хуучин арьсаа гуйжуулах хийдэг амт шүү дээ тийм ээ. Тэгэхээр та энэ дээр ерөөсөө хуучин нэгтэй одоо яг энэ цаг амьдрал те миний итгэж үнэмшиж байгаа шиг энэ эмперор эзэн хаан шиг энэ хүн маань энэ эзэн хаан шиг гэх юм уу эмэгтэй хүнийг тодорхой хэмжээнд аль чадлаараа одоо ингээд нэг юу гэх юм эрэгтэй хүн ч гэж болно л да энэ хүүс ерөөсөө хамаагүй шүү те ер нь энэ уншлах сонсож байгаа хүмүүс хүүс хамаагүй шүү заа. Тэгээд би хөвчлэн эмэгтэй хүний жишээн дээр зүгээр ингээд ярьдаг. За эрэгтэй бол тэд эмэгтэй бол тэд гэхгүй өөрийнхөө нөгөө нөхцөл байдалд тэгэл одоо уруулаад ойлгочихно гэсэн үг. Тийм. Энэ болохоор тэгэхээр ингээд өрсөлдөөн ба дайсан гэсэн үзэр гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө эмэгтэй өөрийгөө хар гэдэг. Нөгөө эмэгтэй гэж байгаа шүү бүр. Тэр магадгүй энд танаа одоо энэ хүн чинь
өөр нэг амьдрал өөр нэг хүнтэй янз бүрийн харьцаа үүсгэсэн. Тэгэл та нэг ингээд нэг шийдвэрээ гаргаж чадахгүй заа дэрх болов за өөр хүүхдээ гэх болов за тэр нэг төр зургийн харьцаа байгаад ер нь эргээд ирчих магадгүй гэл ингээд нэг хүлээгээд идэг нэг энерги байгаа байхгүй юу? Тэгэхдээ энэ нэг баггүй хугацаанд ерөөсө хүлээсэн гэж хэлсэн шүү. Энэ тийм ойрын хугацаанд нэг саяхандаа болоод нэг ингээд яхаа мэт байсан биш. Та магадгүй хэдэн жилээр ч хүлээж байгаа байж магадгүй. Хэдэн сараар ч хүлээж байгаа байж магадгүй. Тэгээ сүүлд нь ингээд та шийдвэрээ гаргах гээд ингээд чадахгүй. Нэг жаахан тийм хортой залгууч гэж болно, хортой хүүхэн ч гэж болно шүү дээ. Хин нэгэн таны амьдралд орж ирээд энэ хайртай дотны таны энэ өстой миний хувьд бол хаан, миний хувьд бол одоо амьдрал мань гэж итгэжсэн хүнийг ингээд дуруулж харуулсан байх магадлал маш өндөр байгаа даа шүү ер нь тийм. Тэгэл та за тэгээ тэр нэг сайн хүн бичиж гэдэг юм уу те тэрийг нь мэдээд тэгээд буцаад ирчих болов гэл ингээд нэг шийдвэр гаргаж чадахгүй хүлээгээд байдаг л гэсэн үг. Нэгдүгээр тэр. Хоёрдугаар болохоор та одоо нэг хуучин муу арьсан могоо гуйжуулж хайдаг шүү дээ. Шинэ арьстай, шинэ амьдралтай. Шинэ арьс гэдэг чинь шинэ амьдрал. Бас магадгүй тех цаг үе чинэ гэж хэлэх гээд байгаа гэж магадгүй шүү тий. Та одоо хичнээн хүлээх одоо сэрэг цаг үе чинь болцсон гэж. Одоо энэ муу эмийг бол гуйжуулж хаяад одоо шинээр өөрийнхөө амьдрах цаг үе чинь ирсэн гэдгийг бол хөзөр бол бас хэлэх гээд ах шиг л байна. За би энэ дээрээс одоо ахаад нэг тийм энэ одоо нэг сэрэлтийг илэрхийлж байгаа awareness гэдэг. Тэгээд одоо нэг зүрхэнд гал асан штэ тий. Хүн одоо нэг итгэлийн галаа байж ээж амьдралд урагшаа хөлг тий. Өөртөө дотооддоо итгэлийн сэтгэлийн галаа асаахгүй энэ нэг хүнийг харж хүлээсээр байгаад нэгсэнтэй чинь бүх гээд байна л та тийм ээ. Тэгэхээр одоо хэрэггүй муу юмыг тайлж хаяад шинээр итгэлийн галаа асааж шинээр амьдралж ганцаараа байсан чамаагүй галаа асаагаад гарахыг хэлээд байгаа байхгүй юу? За, уншлагын ерөнхий нэг юу энерги л ийм байгаа даа. За одоо яг жинхэнэ үндсэн асуулт тэр харьцаа нь одоо цаашдаа яах тань тодорхойгүй байгаа тэр хүний бодлыг нь хэлэхэд бол тэр хүн бол одоо зарим хүмүүс нь гэхээс илүү зүгээр л өөрийгөө хамгаалахыг хүсэж байна. Зөө баг энэ хувь тавилан надад тохиолдсон энэ тохиолдоод байгаа энэ бүхэн бол баг ерөөс ингэж баг тавилын юм. Одоо ч нэг оногдсон тавилангаа хүлээж авнаа. Магадгүй тантай өнөөдөр их хүртэл энэ харьцааныг дуусаад өөр хэн нэгэнтэй амьдралаа эхлүүлж байгаа бол тэрийг тавилан юм гэж хүлээж авах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ боргоста зурсан зураг заяагаар л явж гин одоо гэж өөрийгөө хамгаалж байгаа. Өөрийгөө буруутгаж байгаа энерги бол тэр хүнд бол ерөөсөө таны хүлээж байгаа бодож байгаа хүнд бол байхгүй шүү л гэж хэлнэ. Яавал өөрийгөө хамгаалах уу гэж. Та магадгүй энэ хууль шүүхийн газар дээр очиж энэ амьдралыг нэг талдаа дуусгая гэж бодож байгаа бол тэр хүн өөрийгөө нэг арьсаа хамгаална гэдэг шиг л арьсаа хамгаалахыг л хүсэж байгаа бодол нь тийм л байна. Тэгэхээр энэ хүн бол таны бодж байгаа тэр хүн бол цаашдаа ч гэсэн юу хүсэж байгаагүй зөвхөн бүхнийг ингээд шинээр эхлэхийг дэстэ яасан ч яах вэ тэр бүхнийг ингээд тий одоо ингээд ер нь өөрийнхөө тал дээр бат байр суурьтай өөрийгөө хамгаалсан ямар нэгэн байдлаар өөрийгөө буруутгасан ч юм уу гэмссэн энерги л ерөөсөө байхгүй шүү гэд би хэлж чинь тий. Та үнэхээр тийм гэж юу за хэдэн жил магадгүй хэдэн жил амьдарч гисэн за тийм байсан хүн үнэхээр цаг дээр болохоор би одоо ингээд өнөөдрийг хүртэл амьдарсан амьдрал маань одоо яг юу болоод би хинд итгээд өнөөдөр үрээд яач вэ гэд та бодно нугасаа. Ягаад гэвэл та одоо ч тэгж бодож байгаа. Та тийм учраас шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа байхгүй юу? За тэгэхээр тэр хүн бол өөрийгөө бол ерөөсөө л хамгаалахыг л хүснэ. Бодлоо. Ер нь миний буруу юу байсан ингээд тийм ээ. Одоо чи тэгсэн болохоор би тэгээ үстэй. Чиний ингэсэн чи ийм байсан учраас одоо ингээд үстэй. За эсвэл одоо ингээд энэ бол ерөөсөө хувь тавилан заяал юм да. Одоо яалтай байлаа ухааны юм л тиймэрхүү юм бодож сэтгэнэ л гэсэн үг шүү тий.
За тийм болохоор танд энэ хүзрээс хэлж байгаа юм. Өөрийгөө ганцаараа галаасаас нь ч хамаагүй нэг талдаа шийдвэрээ гаргахыг энэ judgment буюу энэ болох болохгүй байгаа энэ харьцааг одоо нэгсэнтэй нэг шудраг ёсны байдлыг тогтооно гэдэг шиг танд бараг удахгүй тийм мэдрэмж орж ирэх байх уу тий. Одоо нэгтэй алин болох юм гэж одоо хүнийг яах вэ гэдэг тал дээрээс та нэг магадгүй энэ уншлагыг сонсоод танд нэг тийм сэтгэл мэдрэмж төрж энэ уншлагаар дамжуулж танд нэг тийм нэг талд нь болгох шийдвэр бас гаргахад ч тус болох болов гэж ягаад гэвэл энэ хэрэгтэй үндэ их одоо хэрэг болохоор мессеж байгаад байна л да. За тэгээд та үнэхээр одоо тэр хүн яг ийм хүн та энэ чинь олон жил амьдарсан, олон жил ингээд ятсан эсвэл одоо энэ харьцаанаас ингээд шийдвэр гаргаж чадахгүй байгаа таны хувьд л үнэхээр хувийн уншлах хэрэгтэй шүү. Тэгээ хувийн уншлах. Нийтийн уншлагаас та төмөн төрлийн олон янзын интернетээр дүүрэн байгаа уншлагыг олж сонсоод тэр нь ч таарад байгаа юм шиг энэ ч бүр таныг улам ингэж эргэлзүүлэхэд хүргэнэ. Нэг нь болохоор болох гээд байгаа юм шиг буцаад ирэх гээд байгаа юм шиг нэг юм яриад байна. Та тэгэхээр үнэхээр хувийн уншлах танд хэрэгтэй. Яг үнэ хэлэхдээ. Энд цаг хугацааны бие сэтгэлийн одоо нэг гарцтай шүү дээ. Яг үнэндээ ингээд нэг юм хин нэг хүлээгээл одоо ингээд нэг цаг заваа бараал тэгэл өөрөө гацчаал тэгээд уршааж хөдөлж чадахгүй, хойшоож хөдөлж чадахгүй. Тэгэл нэг хин нэгэнд итгэл. Гэтэл тэр хүн чинь итгэхэд байхаар хүн мөн үү гэдэг чинь үнэхээр амар эргэлзээд байгаа байхгүй. За тэгэд уншлага бол ийм л боллоо. Тийм жоохон сонсож байгаа хүнд нэг бол бүр үнэхээр өөрөө чинь байдал нөхцөл та зөв үзрээ сонгосон бол үнэхээр өөрөө чинь нөхцөл байдал байгаа ах гэж итгэж чинь тий. Хэрв энэ группийг сонгоод өөр юм тий одоо яасан бол энэ хүртэл нь бол сонсохгүй байх гэж бодож байна. Яг гэвэл энэ чинь нэлээд кибиши буюу нэлээд бас сонсоход хэцүү уншлага байна шүү. За тэгээд 3 дугаар группийнхан маань хувийн уншлагаар тэр хүнийхээ нэрийг хэлж байгаа, тэр хүнийхээ энергийг сонсоод тэр хүн таны талаар яг юу гэж бодож байна, тэр хүнтэй цаашдаа ирээдүй байна уу? Тэ? Бүр яасан дээр үү? Тэр хүнтэйгээр таны амьдрал хүлээс энэ амьдрал яах вэ? Тэр хөнгөөр та ганцаараа өөрөө яах вэ? Гэт бүр ингээд нэг сайхан уншлага авчмаар санагдчих шүү ер нь тэ. Одоо тэгээд юу асууж болдсон бол юу асууж болдгоо бол гэж хүмүүс уншлага нэг авахтаа ингээд эргэлзээд идэгин. Хөдрөөс бүрээс юу гэж асууж болно. Юу гэж асууж болно. Хамгийн гол нь өөрөө мэдхээ байгаад эргэлзээгээ гаргах гэж л одоо уншлага авч байгаа шүү дээ. Ер нь бол тийм болохоор ийм асууж харч бас ичмээр ч юм уу ч гэж бодож байгаа. Ерөөсөө тийм байдгүй шүү. Хүмүүс бүр үнэхээр юу ч хамаагүй асуудаг шүү гэж хэлж. Одоо би үүдийн настай байж яаж тийм яриад байж хумаажих вэ гэд их нэг тийм хэрэгтэй хэрэггүй юм дэх санаан зовд юм байна л л дээ. Тэр насмаас ерөөсөө хамаа байхгүй шүү дээ. Яг цаг дээрээ бол хөөхтэй нөө залуу хөөхшин байна уу ерөөсөө. Эргэлдсэн л бол эргэлдсэн, итгэл алдсан л бол алдсан. Тэгээд тэр хүнийхээ зургийг нь үзүүлж агаад тэгээд тэр хүний уншлагыг авал ер нь тэгэл бүхнийг хэлээд өгөндөө л гэж хэлэндээ би. За ингээд 3 дугаар группийн уншлага өндөрлөё. За хувийн уншлага яаж авах вэ гэж ханддаг улсуудад тэр комент хэсэг дээр би Facebook-ийнхаа нөгөө линкийг байршуулждаг. Хэрв та хувийн уншлага авахаар бол энэ линк холбоосоор дамжаад ороод ирээрэй гэд. Тэгэд линкэн дээр нь дараад тэгээд мессеж чирээ хувийн уншлага авъя гэд тийм ээ. За үн төлбөр нь ямар байд юм бэ гэж бодож байгаа бол 20 минутыг зөвхөн одоо нэг хүн танд зарцуулна гэсэн үг. 20 минутанд 40,000 төгрөг. Энэ бол хямдхан үнэ гэж бодож байна. Нийтийн уншлагыг 10,000-аас өөрийгөө хайгаал олон юм цагаа үрж дэми юм яаж гисний хооронд тий. Яс юм дээр нэг
бөө ч юм уу удган ч юм уу нэг мэрэг хийдэг өндөр утснаас хөзөр бол бүр үнэхээр үнийн хэлдэг шүл гэж хэлмээр байна шүү гэр тий. Тэрнтэй харьцуулбал бүр бараг үнэхээр хямдхан шүү. Үнэгүй шахуу өчнөө олон өөртөө 20 минутын хугацаанд тий. Бас яг нэг хүний талаарх бүрэн мэдээлэл авахд бол хангалттай хугацаа байдаг шүү ер нь бол. За тэгээ хүмүүс амжуул нэг 2 асуулт. Тэгээ ихэнх хүмүүс бас цаг магаа сунгаал явчихдаг. За ингээд өнөөдрийн уншлага өндөрлөе. За уншлага сонссон танд гялалаа баярлалаа амжилт хүсье.